Самсган үзэгчтэй Борголын арай нэвтрүүлгийн шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдрийн дугаарт саяхан алдар тхийн 2 дугаар удангоор ингрээ мэдлсэн одонтой ээжүүдийн төлөөлөл болсон нэгэн бүсгүй оролцож байна. Ингээд бүгдээрээ зочинтойгоо танилцчихъя. За юуны тань энэ өдрийн минь төргий. За мөн бас алдар тхийн 2 дугаар удангоор ингрээ мэдлсэнд нь бас халуун том баярыг хүргье. Ингээд нэвтрүүлэг үзэгчд маань өөрийгөө танилцуулбал өнөөдөр бас бяцхан хөөрхөн охинтой хамт ирсэн байна. Тэгээ охиныгоо болоо өөрийгөө гоё танилцуулъя. Аюш гэдэг би гашар сумын Хэнти аймагт ирээд одоо шууршаад олон жил болж байна. Тэгээд манай охиныг болохоор Ана Үжин гэдэг 6 дахь цэцэрлэгт явдаг. Аль иддэг нэ? 3 дахь нь. За. Ерөнхийдөө бол манай би одоо аюуш хичээгээ хаана одоо ингэж нүдэндээ тусгаж авсан бэ гэхээр яг одон авах гэж байхад нь тайзан дээр сарсан маш гоё гэр бүлэрээ ингэж үндснийхээ хувцаар ингэж ийж бүрэн хувцалж ирэхэд нь одоо би болон тэр хаан идэж болох цугласан бүх хүмүүс ал нүд алдчихсан. Тэгээд ямар ч хэсэн нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад гоё маш баярт мөчийг нь болоод за энэхүү Монгол уламжлалаа бас явж байгаа хүмүүсийн нэг юм байна. Халуун дотн ярилцлага өрнүүлэндэ гэж бодоод өнөөдөр бас урьж авчирсан. Тэгээ манай урилгыг бол айгүй гой нааштай үлээж авсан. Тэгээ танд бас баярлалаа урилга үлээж авсан. За хоёлаа жоохон дотн танилцъя. Хэдэн настай аюуш ихч маань. За одоогоор яг юу хийж гин? Одоо 33-тай. Тэгээ одоогоор уг нь бол сэлбэр хээж хэмэглэгч мэрэгчлээ месүүдийг төгссөн. Тэгээ одоо болохоор нэг хоббигоор ч юм уу ойдл хийх сонирхолтой. Ойдл хийгээд ойдлчин тэгээд одоо энэ нэг номингийн хажуудлын хөдөө аж ахуйн байранд ойдл хийж байгаа. Ойдл тэнд ойдлчд орсон. Тэгээд тэнд сууж байгаа. Сүүлийн 2-3 жил нөгөө 2 ойрхон төрөөд тэг гэртээ жоо суучаад юм аяхгүй жоохон хөндөрсөн. Тэгж яжгаа сая нөгөө хүүхд ой хүрээд одон аавна гэдгээр нь тэгээд юм ойж ихэлсэн. Тэгэн гутаа нөгөө одонгоо авахта хүн болгоно л нөгөө дээл одоо үндэсний юугаа өмсөж очдөг. Тэрнгээр би яг бүр яг албан ёсны эхнэр хүнийхээ өмсгөлийг өмсөж очие. Одоо гэж бодоод зориод тэгээд эхнэр дээл өмсгөл хийхээр шийдсэн. Иргэд өөрөө судалж хэлсэн. Тий бүгдийг өөрөө ойсон. Тэрнээс юу байдаг гэсэн малгай үндэсний малгай байдаг гэсэн малгай ойд максимал болохоор юунд байдаг хотод байдаг. Тунгаа гэдэг чийдэг. Тэгээд тэр багшаас анх малгай ойхыг сурж илаа. Хэдэн сарын өмнөөс ерөнхийдөө одоо бодож те хувцаа ойх болов. За нэг сарын өмнөөс л баг бэлжчихсэндээ тэгэл нөө хүүхэд бага болохоор чинь тэгээ баг очиж суухасаа суух нь их хаа нэг унтуулчаал тэгэл нэг зав зүлгөөр нь ингээл яг нэг цар барай суугаад оюулж бас гайгүй л ойч. Тэгээгүй тэгээ явсан очи 90 очин хөдөө гадаа наашаа цаашаа ингээд зав чөлөөгөөрөө л бараг ойсон гэхүтээ. Тэгсэн болохоор тэгээ бараг нэг сар хэрэг энэ бараг ойсон баха. Нэг сарын өмнөөс л үчигсэн. Ерөнхийдөө бол энэ хувцсыг одон зөөхтэй зориулж өөрөө бүр сэтгэлээ шингээж ойсон байна гэсэн үг. Ер нь малгай хийдэг байсан. Үнэсний малгай хийдэг. Хизэнээс яг юм ойж ингэж одоо хоббигоо хэрэгжүүлэх болов. 8-9 жилийн өмнөөс л юм ойх сонирхол тогтлогдвол. Одоо баг 10-аад жил болж байгаа юм уу? Тэгэл юм оёмор санагдал юм оёл гэдэг ус. Тэгээ сүүл юм ойж байгаа гутаа сүлд нь төрөөд тэгээд юм оёхоо болоод нэг хэсэг зур завсарлсан. Ганц 2 жил суугаагүй. Тэгээд л эргэж орж ирэл юм ойж эхэлсэн дээ. Одоор ер нь үндэсний хувцс дээлнээс өөр ер нь юу ойж юм та?
Европ засвар яг тэг зарим бол та нэг засвар орвол яг засвар хийхдээ нийхгүй дээхгүй. Ер нь тэгээд ихэвчлэн ер нь үндэсний дээл байт юм дөө. Голчлон. Тэгээд гэр бүлийнхээ хэрэгцээнд гэр бүлийнхээ гишүүн бүрт дээл хувцын чөлөө товцын гэл. Малгай бас тэгвэл өөрөө малгай хийдэг юмч малгайгаас өөрөө хийж байсан бэ? Тэгсэн малгайгаа усойсон. Биднес бас манай ажлаараа бөөнөрөө бас нэг үндэсний хувцас хатан өмсгөл эхнэр дээл хийж бас нэг юунд орж шагнал нөгөө юуны байрны юунд орж исэн. Хөдөө үгүй ахуй үйлчлэгээний баярд оролцож исэн. Жил болгон болдог тий. Ахуй үйлчлэгээний баяр тэрэнд оролцож исэн. Тэгэд оронт руу бас үзэсгэлэн худалдаанд явж бас бай шагнал үрдчихлээсэн. Ерөнхийдөө бас өөрөө нэлээд одоо энэ бол халах эхнэрийн хувцас шүү дээ тий. Нэлээд судалж хойсон баг. Судлаад суралцж илэн бас яг таг сайн бүгдийн тим юм байдаг нэ тэрэ гэж бас мэдэрч судалж илэн. Үндсэн яснаас жоо хоорондоо бас жоохон юмараа айгу ялгардаг. Адилхан ялгаагүй дээлүүтэй мөртлөө жижиг юмараа айгу ялгардаг. Тэр болгоныг бас сайн судалж мэдэхгүй л ер нь бол ингээ үндэсний хувцснууд маань одоо тэр дундаа яг ястан болгоны хувцснууд маань өөр ингэсэн утга агуулга бэлэгдэлтэй байдаг шүү дээ тийм. Ер нь судлаад үтсэн чи одоо ингээд ихнэр өмсгөл энэ малгайны ингээ явж байгаа юу гэдэг эдгээр маань ер нь бас яг ямар утга агуулгатай юм шиг байна. Та бас тэрийг судалж үзв үү? Судалж илэн тэгээд өөр үзэмчин гэхэд чинь л одоо халахаас шал ондоо юутэй байх жишээний халах үндэстэн бол яг хоо ихний дээлийн малгай үс одоо энэ үл энэ ингэсэн байгаа нь бол халах эхнэрүүд одоо үсээ ингээд цардаад дэрвилгээд ингээд үсээ ингэдэг байсан. Тэгэхэд үзэмчин өөр тэр нэг юуны үс атан үндэстнүүд болохоор арай өөр юм дэргүүл биш юм босоо ерөөгөө нүрээ хаасан байдалтай тэр байна. Тэгэл янз дотроо өөрийн фото бэлгэлтэй. Эмжээрээс ахуулаад тэгэл юу өөрөө л авчдаг юм лээ. Яалтчгүй сэтгэлээ шингээж хийсэн харагдаж байна. Бүр ингээд нарийн деталь жижиг зүйлүүд хүртэл тий. Одоо энэ нудраг гэхэд л цомбон байвал одоо залуу эмэгтэй гэргийн хүнийг ингээд дэлбэн тийм том нудраг байвал одоо нас юу басан настай юутэй хүнийг ахмад хүнийг өмсгөл гэх жишээний тэгээд энэ оройн малгайн одоо орой шанхны толгоон гоёлын юуны хоролтой байвал одоо дээд хатан заяа хатан угсаатай дээд язгуурын хүнийг тийм биш зүгээр толгоороо юу байх юм бол одоо хорлогоо тийм байвал энгийн ардынх энэ төргээд бас дотроо янз өөр юм. Ээжийнхээ урсан дээл малгайгаар миний хүч ганц одоо өөрөө бас тэр өдөр иж бүрөө хувцаад гоё дэрэгөө гэр бүлээрээс гойж ирсэн амар гоё. Манай гэр их чинь тэгээд нөгөө би эднүстэй тэгдий. Би та нарт ойч идэх юм ин бол авч наанцаана гэхгүй миний ая брендийг л өмсцгөө та нар гэж эднүстэй тэгээд юу ял болгол Монгол үндэсний хувцас янз бүрийн юмхыг үл ер нь баг худалж авдаг үдээ өөрөө л болохгүй цэвэрхэн муухай чамаагүй хальтмал юм аял тэгээд үсгчдэг. Тэгэл ямар юу гэхээр ая брэндэл өмснөдтэй өөр яах юм гээ. Энэ тэгээд за аяшигч маань 5 сарын 31-нд Хинтээ аймаг маань Хэрлэн сумынхаа алдарт ээжүүдийн одон гартуулсан. Тэгээд яг одоо бүтэн овог нэрээ дуудуулаад одон зүүх мөч ямар идэх юм болоо яг тэр яг ингээд зүүлж яхад яг ямар мэдрэмж төрсөн бэ? Айгу сандарсан тэгээ айгу гоё тийм нэг сайхан мэдрэмж төрөл ингээд твдэл яг юу яахаач мэдгүй ингээд жоохон балмагддаг ч юм
тийм болчтой лээ дөө. Угийнч нөгөө үг доо цөөтэй айхтар их юм ярьдгүү. Бүр хүн чинь тэгээд Ичээл ямар мэдрэмжтэй зөвлөх вэ? одоо нэг Зөвлөсөн аргагүйсэн. хамгийн анх нэг хүн нөгөө их хүн болчоод ээж хүн болчоод тэр мэдрэмжийг үл бүр нэг их хүн эмэгтэй хүн болгон мэдрээл амар гоё би юм нэг догтлолтой байдаг шүү дээ. Тэрэн шиг л тэгэл нэг айгуу гоё мэдрэмж төрд юм бэлээ. За. Аагийн эдэн хөлтөй болно гэж боддог байсан бэ. Би ч нэг олон хөлтөй болохгүй гэж боддог байсан шүү дээ. Тэгэл нөгөө хуруу дараал ингээд ард алгааныхаа энийг дараал үздэг гэсэн шүү дээ хүүхд тахт чинь нэг. Тэгэл үзэж байхдаа л хоёр лимэн хоёр хүүхдтэй олно гэл. Хоёр л гараад байгаас тэгэл ангийнхантайгаа найзуудтайгаа тэгж үзэж тоглолдог байсан чинь. Дөрөв хүүхдтэй болсон. Таны удаад яг ямар ээж хүн бэ? Одоо ээж болгон өөрийн гэсэн хүүхдээ хүмүүжүүлэх арга барилтай тий ээж ухаан гэж байгаа шүү дээ. Таны хувьд одоо яг ямар ээж гэж өөрийгөө дүгнэж тодорхойлох вэ? Би ч одоо хүүхдүүдтэй айхтар нэг загинж зандраад тэгдэггүй шүү дээ. Аясаар нь тэгээд үнэхээр бас нэг болохгүй бүтггүй юм байвал бас загин чанга. Тэгээд хүүхдүүдээ жоохон том охиныгоо өдрөл даяалангуяа бүр айгүй хичээл сурлага юмар айгүй шахдаг. Чи заавал дүүнрээ авчих хэвээр. Чи заавал онцорох хэвээр. Чи тэгж юу яах ёсгүй гэл том охинд айгүй шаардлага өндөр тавиад идэг юм шиг санагддаг наа өөрөөгөө. Тэгээ жоохон охтуудтай жоохон юу байх. Чанга байх. Тий. Чанга байдаг. Дага ганц хүүдээ үл тэгэл уруул дэвсэл шүү тэрдэг. Аим. Одоо энэ алдар тхийн хоёрдугаар одонг зүүн гэдэг маань бас нөхрийн маш том үүрэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөхрөө хоёлаа бас гоё үзэгчтэй танилцуулъя. Энэ сайхан одоо бүсгүй ямар залуу байгаа юм болоо. Манай чинь дараахан тэгээд манай үнийг юу баяр болдогдөг. Зөөврийн сууц нөө малчад зориулсан зөөврийн сууц хийж зардаг. Захиалгаар хийдэг. Тэгээл юучтэй. Дараахан манай үуч бас дөлгөө хүн дээр ахтар юугүй. Яаж танилцчих вэ? Хөдөө тэгэл манайх ч хөдөө байсан, тэдийг ч хөдөө байсан тэгэл хоёлаа хөдөөл танилцчихсан да. Одоо тэгэхээр ч одоо хичнээн жил тоо хоёр минь хамт байгаа гэсэн 10 жил үү? 15 6 жил болчих чинь удаа бараг танилцсан хамт амьдраад. Анх 10 онд л тусдаа гарч ирсэн. Тэгэл хүүхдтэй бол том охин маань 10 онд гарч ирсэн. Баяр хүргэе гэл өгдөж тэгэл зогсчихсан. Зоочсон шин. За. Танай одоо ээж нь гэдэг ч юм уу удамд чи яг бас одонтой юу? Тэ манай би чи айлын манай ээж 4 хүүхэдтэй. Дээрээс нэг ах нэг эгчтэй юутэй. Айлын дундах. Ээж бас одонтой ээж. Тэ. Одонтой ээж. Дараа 2 эрэгтэй дүү байгаа. Аяа шигш маань түрүүнд бас ярианда
одоогор суудалж илээ үндэстэн болгоны хувцсыг гээл тэгжсэн шүү дээ тий. Одоо ерөнхийдөө өөр төрлийн өөр үндэсний хувцс оёо гэсэн бодол энэ ер нь гоё одоо миний хобби бол юм оёхоо гээл тэгжсэн шүү дээ. Мэдээж хоббигоор хүн бас нэг зорилго тавьсан байдаг шүү дээ. Тэгэхээр таны хувьд бас ямар зорилгыг өвөртөлж байгаа юм болов? Би бас энэ 100 жилийн өмнө юу аа өөр үндэстэн ясны бас нэг ядаж нэг 2-ыг ч юм уу бас өөр үндэстний 3-ыг ч юм уу 5-ыг ч юм уу бас нэг ойчий доо гэсэн улам бодолтой л байна. Тэгээ одоо нөгөө жоохон хүүхэд баг болохоор бас айхтар юу яач чадахгүй байна. Тэг ямар ч гэсэн өөрөө чадлаар оюун цаашдаа бол ер нь бүх үндэсний ясны хувцсыг яг иж бүрнээр нь өмсгөлүүгээр нь зүсгэлээр нь оёод бэлэн болгочихъя гэж бодож байгаа. Тэгэж юу аялал жуулчлал одоо гадаад дотоодын хүмүүс харж үзсэн ч манай Монгол хүмүүс ч гэсэндээ ер нь сүүлдээ бол одоо зарим үндсэн ясны хувцаа бол баг тийм байдгийг баг мэдэхгүй шахав ш. Тэгэхээр ер нь тэрийг бас таниулж гарт нь бариулж мэдрүүлэхийн тулд бас тиймийг боддоор нь оёос тавьчих гэсэн бодолтой зорилготой байгаа. Одоо баяр наадамын үеэр л манай ойдолчид бол нэлээд ачаалттай болж эхэлдэг шүү дээ. Одоогор захиалгууд бол их авч ийн үсэл жоох хөвгтөд болохоор хараахан авч чадахгүй байна уу? Хараахан нэг авч юу авахгүй авч яахгүй л байна. Нэлхоогоо болохоор чинь тэгээд энэ жилдээ ч яг ойрдныхоо гэр бүлийнхээ хүрээнд ойдол зүтлээ гэл. Ганц нэгэн бас хүний захиалганаа цаана гэжэл тэгээд л байж. За борлуулалтын нэвтрүүлгийн маань ерөнхийдөө энэ удаагийн дугаар өндөрлөг тгшийг хандж байна. Ануу үжингийн маань хувьд бас тэсвэр нь нэлээд алдагдчих ах шиг байна. Тэгээ саяхамаас үсэн авахгүй юм байна шүү дээ тий. Үсэн авахснаас хойш хараа бүр юм өвтөө сонин ашталч. Төлчихэд байна. За бас тэгээд урилга хулаа авсан танд маш их баярлалаа. Тэгээд одонтэй ээжүүдийн төлөөл баш нэвтрүүлэгт нь оролцож одон авах тэр мөчийг бас гоё хуваалцсан ш тэ өөрийнхөө гоё баяртай хүчийг үзэгчтэй манай нэвтрүүлгээд дамжуулах хуваалцсан маш их баярлалаа. Тэгээд үндэснийхээ томоохон өв соёлыг бас ингэж түгээн дэлгэрүүлэх их үйлсийг хийж яваан байна. Маш гоё зүйлийг бас зорьсон яваан байна. Удахгүй өөрийн гэсэн гоё үзэсгэлэнгээ гаргаад хоёлаа уулзах хаа тэр мөчөд тэгээ сүүлийн нэвтрүүлгийнхээ төгсгөлийг танд бас үлдээ. Тэгээд үзэгчтэй хандаад гоё үг хэлвэл нөгөө мод иргэн гэж ярьдэн штэ. Тэгэхээр одоо нөгөө юу ачаад нэг жил нэг үеүл нөгөө хүнүүгийн үеийн дээл чинь нэг хэсэг айгүй модонд ороод хүн болгон хүнүү захтай тийм дээл өмсөд тэгдэг гэсэн. Тэрнээс хойш чинь болохоор нөгөө юу яагаад мөртөө Монгол дээл Монгол загвартай мөртөө Европ хоёрыг хослуулад тийм дээл нэг хэсэг давлгаалсан. Одоо энэ жилээс болохоор улсууд чинь одоо нэг жоохон тийм үндэсний зүгээр нөгөө энгийн мөрөвгүй зүгээр Монгол үндэснийхээ яг нөгөө натур тийм дээлийг айгүй сонирхож тийм дээллээр ер нь гангарыг айгүй хүмүүс зорж ийн энэ жилээс энэ жилийн хүмүүсийн захиалгын юуг хийц завгар юуг харахад бол бас нэг тиймэрхүү. Тэгээ нөө хоргоогоор эмжих юуг бас соёлыг хоргоогоор эмжих юуг бол одоо бас их эргээд түгээн дэлгэрүүлж байна. Тэр нь бас их аавштай. Тэгээд үндсний дээл одоо дээлүүл ер нь их нөмрөө дунтахад хүнжил дэвсээ дунтахад гудас юм л болчдөг гэж ярьдаг штэ хүмүүс. Тэгэхэд нөгөө энгийн Европ дээллийг болохоор нөмрөөд ингээд унтахад бас нэг ив хавгүй тийм юу ядаггүй шүү дээ. Том хүнжил шиг болж чаддаггүй. Тийм үү. Одоо жоохон юу л хэрэглээ тал руугаа соёл үйл өөрчлөлтүүд байна л да. Тэгээд ер нь залуу хойч үеүдтэй хэлэхэд үндэсний дээлээрээ үндэсний хувцаараа хаач явсан монголоороо гойж монгол хувцаа өмсөж монгол хүн гэдгээ олонд таниулж яваарай л гэж хэлээ та. За ингээд баярлалаа. Манай нэвтрүүлэгт бас бяцхан хөрхөн гүнжтэйгээ цуг ирж оролцсонд урилгыг нааштай гоё хүлээж авч маш гоё ярилцлагыг өрнүүлсэн танд маш их баярлалаа. Танай гэр бүлд эрүүл их хаз жаргал сайн сайхныг хүсэн өрөө. Тэгээ Монголын энэ их хүн амыг нэмэгдүүлэх их үйлс бас хувь нэмэр оруулж яваа
гэр бүлүүдийн нэг шүү гэж бас хэлмээр байна. Тэгээд Бурхалтай яриа нэвтрүүлгийн удаагийн дугаард Алдар тэхийн 2 дугаар одонгоор Ингрэ Милагаад удаагүй байгаа Аюуш гэх одоо ойдолчин гэж яриа те. Ойдолчин бүсгүй маань оролцлоо. Тэгээд маш том үндэсний энэ хөв соёлыг түгээн дэлгэрүүлж байгаа энэ хөвсийг бас хийж яваа нэгэн төлөөллүүдийн нэг. Тэгээд одоо үйл нуран байх болтугай гэж өрөмөр байна. Баярлалаа. За ингээ Бурхалтай яриа нэвтрүүлгийн удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.